Амжилтын зам нэвтрүүлэг үзэгч та бүхэнд хэдийн 8 дахь дугаараа өргөн барихад бэлэн болжээ. Бид өмнөх дугааруудаа үнэхээр хийж бүтээсэн үйл хэрэгээрээ амжилтын өргөд хүрчихсэн хүмүүсийг оруулж байсан. Асар хөдөлмөр зориг төвчээр тууштай зан чанараараа зоригтой хүрсэн нэгэн байхад өөр хүнд ч биш. Зөвхөн өөртөө итгэж аливаад ялж ялагдсан байж амжилтын өргөд хүрсэн ч бас байсан юм. Оролцогч болгон өөр өөрийн онцлогтой байлаа. Тэгвэл энэ удаагийн дугаард ялагдал бүрт улам хүчтэй босч ирэн өмнөхөөсөө илүү амжилтыг үзүүлдэг нэгэн залуу оролцсон юм. Ард нийтээр аз жаргалтай байх тийм сайхан нөхцөл бүрэлдэхүүн юм. Өдөр болгоно хүмүүс хайрлаж авах хэрэгтэй мэдхгүй одоо хор шаарл их байх та. Тэгээ өндөр эрсдэл хүлээснээр бол өндөр өр өгөөжийг бол бас авах боломжтой. Үнэхээр өсч явд хүрнэ. Яаж гэдгийг мэддэг хүн ямагт ажилтай байна. Дээр нь яагаад гэдгийг мэддэг хүн ямагт тэрний босс байна гэдэг үгийг баталж чадсан энэ залууг чулууны ган хуйг гэдэг. Тэрээр хөгжлийн алтан сан буюу хас банкыг байгуулсан юм. Би одоо энэ хоёр давхар тарагдж байгаа энэ хоёр цонхны цаана нэг тасалгаанд анх хөгжлийн алтан сан гэдэг банк ус санхүүгийн компаниг үүсгэн байгуулах одоо шийдвэрийг хамт олноороо гаргаад хамт олон маань бол бид нар 5 зургуулахнаа байсан. Энэ зааланд бид нар арга хэмжээнүүдэд зохион байгуулж анхны харилцагчдын үзэсгэлэнгээ зохион байгуулад энэ тасалгааны цаатах жижигхэн одоо нэг нийтдээ нэг 40 квадрат өрөөнд бид нар сууж, тохинож, анхны ажилчдын зараа явуулж, хүмүүстэйгээ уулзалт хийж, хамаг дүрм журам боловсарч энэ өнөөдрийн одоо хас банк гэдэг байгаа байгууллагын их суурь нь бол энд тавигдсан байдаг. Байгууллагадаа 10 жил болж байгаа хас банкыг өнөөдөр мэдэхгүй хүн үгүй юм. Мэдэхгүй хүн байхгүй учир нь анх уяг анхнаасаа л өөрийгөө бус өрөөлийг бодсон зөв бодлого хэрэгжүүлж тэр нь харилцагч нарт амжилттай хүрч чадсны илрэл байсан юм. Тэр банкны захирал болох гэж банк байгуулаагүй. Харин хас банкнаас нэг ч болов хүн зээл авч амьдрал ахуйгаа дэвшлүүлээсэй гэж зорьсон хэрэг. Хөрөнгө санхүүгийн хувьд нэгэнт одоо өөрөө зүрх сэтгэлээ дүндээ зориулаад баг хамт олноо бүрдүүлсэн байхад бол хөрөнгө мөнгийг бол тодорхой хугацааны дараа хөрөнгө оруулагчдын итгэлийг олж аваад татаж болдгийг бол яг одоо яруу тодор харуулсан жишээ бол манай энэ хөгжлийн алтан сангийн түүх бэлхнээ илтгэн гэж бодож байна. Ер нь байгууллага үүсгэн байгуулна гэдэг нь айгүй том эрсдэлтэй шийдвэр байдаг л да. Яагаад эрсдэлтэй байдаг вэ гэхээр амжилтгүй байх тохиолдол бол маш их байдаг. Шинэ байгууллага байгуулахад амжилтгүй байлгахгүй тулд бол хүн өөртөө байгаа бүхий л зүйлээ амжилтанд хүрэхийн төлөө бол зориулахад бэлэн байх хэрэгтэй. Тэгээ өндөр эрсдэл хүлээснээр бол өндөр өр өгөөжийг бол бас авах боломжтой. Банк гэдэг бол нэг талдаа хадгаламж аваад нөгөө талдаа зээлдүүлдэг санхүүгийн зуушлал байгууллага. Харилцагчдын итгэл дээр банкны гол үйл ажиллагаа явагддаг. Банкны амин сүнс болсон харилцагчдын итгэлийг тэр олж авах гэж ихээхэн хүндрэлтэй учирсан. Гэхдээ саад бэрхшээлийн цаана хамт олонныхоо тус дэмээр гарч байсан. Тухайн үед ажилласаа би хамгийн их одоо таашаалыг авч ирсэн учраас бол тэгж их айхтар өөрийгөө одоо зүтрээгээд зутраагаад ажиллаад байсан гэж бодогдохгүй. Ажилдаг байсан, урт удаан хугацаагаар томилолтоор явдаг байсан, ихэнх цагаа хамт олонтойгоо өнгөрүүлдэг байсан, их уншдаг байсан, их бичдэг байсан, их харьцдаг байсан хүмүүстэй. Тэр нь өөрөө гэхдээ хамгийн хүнд хэцүү үед ч гэсэн бид нар хамтаараа толгоогоо нийлүүлээд ингээд суугаа шийдэл олоод тэр шийдлийнхээ дагуу төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд төлөвлөгөө нь амжилттай болоход бол хамгийн их одоо мэргэжлийн таашаал авах тийм боломжтой. Хэрвээ та
бусад хүмүүсийн боловсрал, чадвар, туршлага, нөлөөг ашиглаж сурвал танд амжилт аз илүү хурдан найдвартай ирнэ. Тэрээр баг байхасаа л сэргэлэн цовоо гүйлгээ ухаантай байсан гэдэг. Гэхдээ түүнд эцэг их нь мөнгөнд бүү шүн гэж загтаг байсан болооч тэрүү дандаа л бартераар 8 хэд. Ундааны бөглөө жихрийн цаас гээд тухайн үедээ л модонд орж байсан болгон түүнд байдаг байлаа. Энэ урталт энэ зам чинь айгүй гоё чөлөөтэй. Тэгэд автобусны буудлын энэ ч Чингис хий зочдод байгаагүй те. Тийм байх үед энэ ч бид нар энэ байрныхантайгаа тэр байрныхантаа чулуугаар байлдана. Хойшоо германууд мэрэгчлэнүүд амьдардаг. Тэдний хүүхдүүд дээр очиж жоохон айлгаж тэр тоглоом маань булаах явдлаа зөндөл болдог байсан. Манай цонх нэг давхар дандаа дэлгүүрээ мартан дандаа цонхоор орно. Булгаач их ордог байсан. Тэгээд энэ ч бол одоо урталтаа гараад тэр нэг хүүхэд нэг дугуйтай тий. Тэгээд тэр дугуйг ээлжилж унах, самкатаар энэ түнэл дээрээс гулгах, энэ орцсон дотроо нүдэ боож тоглох, одоо гитар дарах, мөнгө тоглох гэдэг бүх юм бол энэ чинь ингээд өндөрлөө одоо хамгийн дурсамжтай, хамгийн аз жаргалтай үе болдог тэр хүүхэд нас маань бол яг энэ эмнэлгийн 48. Энэ эмнэлгийн ажилч данхын байшин гэж ойрлцоход манай эмээ өвөг их энэ ч ороод ингээд ажиллаж байсан, амьдарч байсан. Амьдралыг бас нэг талаас нь таньж мэдэх тийм боломжийг бол яг социализмын үед тэр аюулгүй нарлаг, налаасан сайхан үе бол үнэхээр өгчээсэн. Хүн өөрөө шийдвэр гаргах, хүнтэй нөхөрлөх, хүнтэй бүр тэрсэлдэх, өрсөлдөх бүх юм энэ годомжинд энэ байрны хашаан дотор болж байсан. Хашаан дүүгээр ингээд гүүн гэдэг бол бас нэлээ хүнд ажил шүү дээ. Тэгэл найз нарынхаа донд одоо шараа болохгүй тул тэгэл адилхан үзэлтэй хүн шүү дээ. Би бол дээш онгоц харж байгааг юм чи онгоц байна гэж дээш харж гүйж байгаа тэр чи ходог руу ороод хамаг тархитлагаа ингээ хаглаад нүүр амаа сорвтой болоход ингээ харж ирчихлээ. Тэгэд бас лацтай л байна. Гэхдээ тийм юм даваа туулаад ирсэн хүн чинь бол амьдрах чадвар, өрсөлдөх чадвар, амьд гарах чадвар илүү өндөр байд юм болов. Түүний аав чулуун гадаад харилцааны яамд жолооч хийж байгаад 1983 онд Унгар улсын эчин сайдын яамд ажиллахаар болоход ган хуйг тентгийн Орос сургуульд шилжин суралцжээ. Ингэж ил түүнд шинэ ертөнц, шинэ хүмүүстэй танилцсан, бие дааж сурах үе таалга нээгдсэн гэдгээ. Бид дөнгөж саяхан 10 жил төгсснийг 20 жилийн сургууль дээр багш нартайгаа нийлж байгаад хийсэн. Тэгэд тэрхүү арга хэмжээний хувьд ийм сайхан бандаг сургуультай 4 ширхгийг манай төгсөлтийн нөхдүүд нийлээд мөнгөө нийлүүлээд ингээд бэлэглэхээр шийдсэн. Тэгээ энэ маань ингээд өөрөө бас хүнд бэлэг өгөж юм хуваалцахад бол нөгөө авснаас илүү их таашаал авдаг гэдэгтэй адилхан тэрнийг баталж байгаа юм шиг ингээд өөрийнхөө сургуульд 20 жилийн дараа хүрчээд нэг жижигхэн ч гэсэн ажил ингээд хийсэн их талархчаад. Ингээ энэ бол манай хуучнаар бол одоо тусгай дунд сургууль гэдэг байсан 23 дугаар гүнзгийрүүлсэн гадаад хэлний сургалттай юм сургууль байж байна. Одоо Уянгаа гэдэг бүсгүй, Залуухан бүсгүй энэ сургуулийн захирлаар ажиллаж байгаа. За миний үед бол хамгийн сүүлд байгаль гэж захирал байдаг байсан. За манай сургууль руу цөмөр хамтдаа ороод байдал юу ямар хуу байгаа нэг сонирхъя. Тэр бүр 3 дугаар ангид сурагч байхдаа л орос хэл дээр хэд хэдэн ном уншчихсан шаггүй боловсралтай хүү байжээ. Тиймээс ном бол хүнд мэдлэг боловсрал өгөхөд хамгийн том хувь нэмрээ оруулагч гэж үздэг. Орох уу? Оо за. За сайхан зусч гэнэ үү? Здравствуйте. Здравствуйте. Дорогая директорша. За. Хүүхдүүд сургууль амарцсан. Ажил төрөл жоохон одоо айдуу болж эхэлж байна үгүй. онд би 23 дугаар дунд сургуульд орос хэлний шалгалтаа өгөөд орж исэн. Тухайн үед яг 8 хүрэх гэжсэн. Тийм жоохон жижиг биетэй хүүхэд байсан. Жижиг биетэй ч гэсэн нэлээ хөдөлгөөн ихтэй, сахилгагүй багш нартай бас тодорхой хэмжээнд төвөг болдог тийм л хүүхэд байсан.
мөрөөдөхтэй бол тэгээд жижиг шажигэл нэг айхтар том мөрөөдж сансрын нисгч болчих юмсан, цэрэг болчих юмсан, жолооч болчих юмсан, машинтай болчих юмсан, хөөрхөн гүнжтэй суугаад одоо цагаан морин дээр ингээд сундалж аваад ингээд давхих юмсан гэл ингээд нэг хүүхэд байхад юу мөрөөдөл бүгд л тэр хүн болгонд л толгойд нь ордог гэсэн мөрөөдлүүдийг одоо үтсэн харсан, уншсан юмнасаа төсөөлөл мөрөөдөл яг фантази илүү сайн байсан ч гэж магадгүй зарим нэгэн нөхдүүдээс. Би ерөнхийдөө ихэнх хичээлдээ сайн байсан. Сахилга бат муу байсан. Тэгээд орос багш нар бол сахилга бат дээр хамаагүй дүн тавьчихдаг байсан. Хичээлийн дундор багш нартай чөлөөтэй ярьдаг байсан. Чөлөөтэй ярьдаг байсан учраас багш нар намайг яг энэ сунтал дээр суулгадаг байсан. Өөрсдийнхөө өөдөөс харуулад. Тэгэхээр бүр байдалд долоонд ортдог. Ягаад вэ гэхээр би багштай яриад бусад 40 дүүхэд хичээлэх боломжгүй болдог тийм нэг аюултай үзэгдэл болж байсан да. Хоногоо ярьдаг, чөлөөтэй одоо багш нартайгаа ингээд харьцаад байдаг л болсон байсан. Уггүй юм. Байнгын хөдөлмөрлөж, байнгын өөрийгөө боловсруулж, уншиж, харж, хүмүүстэй харьцаж, үзэж байх ёстой зүйл болов гэж бодож байна. Амьдрал бол яг ингээд эцсийн мөч хүртэл бол хүн сураад явах ёстой үйл явц. Энэ үйл явцыг бол хүн бүр өдөр тутамд нь мөч бүрт нь хайрлаж, хамгаалж бас ингээд яг бүрэн дүүр утгаар нь одоо цэд дүүр амьдрах ёстой л гэж бодож байна. Өнгөрц суралцсан нь түүний амьдралд маш том хөрөнгө оруулалт болсон. 3-аас 7 дугаарын хүртлээр тэнд суралцж байгаад төрлөх 23 дугаар сургуулиан 1991 онд төгссөн юм. Тэр үед 17 настай байсан Ган хуйг сурахгүй, ажил хийн хэмээн зүтгэсээр байгаад хөрөнгийн биржийн хамт олонны дунд мөр зэрэгцсэн алхах ажилд нь болж чадсан юм. Гэхдээ та гайхаж байгаа биз? 10 жилээ төгссөн хүүхэд яаж энэ байгууллагын ажилтан болов гэж. Тэгвэл тэр брокерийн курст суусан, дээрээс нь тэр өөртөө дэндүү хэтгэлтэй байсан. Тэмдээ чи удирдлагынхаа итгэлийг алдаагүй. Сургуулаа төгсөөд бол нэлээд саваагүй тийм дүрсгүй жаал байсан, дураараа байсан. Тухайн үед бол одоо энэ социализм орж унаад яг энэ шинжилтийн үе эхэлжсэн үе. Тэр давлгаанд авсан уу яасан бэ? Ангиасаа бараг ганцаараа дээд сургуульд конкурсанд орохгүй шууд ажлын одоо хангалттай сурлаа гэдэг хязгаан гаргаад ээжтэйгээ ярьж хагаад шууд ажил хий гэж шийдсэн. Тэгээ брокерийн курстэй санхүү эдийн засгийн дээд сургууль одоо тухайн үеийн санхүү эдийн засгийн тэр коллежийн оюутнуудтай 100-ны брокерийн курс суугаад шалгалтын нөгөөд энэ хөрөнгийн биржид анхны одоо 130 залуучуултай хамт 17 наснда ажилд орсон. Хөрөнгийн бирж маань тухайн үедээ бол анхлан байгуулагдажсэн зол жаргал гэдэг хүн бол анхны үүсгэн байгуулагч захирлаар нь томилогдожсэн. Тэгээд энэ хөрөнгийн биржид одоо хуучнаар бол Элдэн учир гэдэг хүүхдийн кино театрт хөрөнгийн бирж ажиллаа эхлүүлж исэн. Тухайн үед арилжаа эд явагдаж эхлэхжсэн учраас бол мэдээж хэрэг одоо шинээр байгуулагдж байгаа хөрөнгийн биржийн дотоод журмуудыг боловсруулахад маш их ажил орж исэн. Үүн дээр бол гадаад дотоодын зөвлөхүүд бол хурж ирж ажиллаж тусалж байсан. Тэгэхээр би 11 сараас эхлээд энэ байшинд орсноос эхлээл ер нь гадаадын Канадын Джон Колоски гэдэг зөвлөхийн орчуулагчаар одоо англи хэлийг нэг тодорхой хэмжээнд эзэмшсэн гэж үнэлэгдээд ажилласан. Энийг харж байна уу? Энэ яг 20 жил болж байгаа хан, 20 жил болж байгаа хаалга. So how things? Nice to meet you. Yeah. How things going? Good. Good. We're making progress. Yeah. I started my career 20 years ago here, so these guys wanted to shoot some interview here, so gonna go up, visit my old room and show these people Have a look around. how